Амазоны үзэгчтэй ая тухтай сайхан амарсан уу? Ажилд явахгүй амралт хэлсэн аятайхан өглөө хөтөлбөрийн цоо шинэхэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр бол 5 дахь сарын 15-ны өдөр байгаа. Тэгэд энэ өдрийг олон улсын гэр бүлийн өдөр гэж тэмдэглэдэг юм байлээ. Тэгэхээр мэдээж хэрэг энэ сайхан тэмдэглэлт өдөр болон бас амралтынхаа өдөр цэнхэр дэлгэцээрээ та бүхэн маань бас өөрийнхөө дуртай зүйлийг үзээд за хайртуудынхаа гэр бүлтэй өнгөрүүлэх зорж жаргал гэж юу аах вэ? Ингээд энэ өглөөний хамгийн ихний булан болох зочны булан та бүхэн тавтай морил. Тэгээд өнөөдрийн зочноор бол за тун удахгүй бас Монгол зохиогдох гэж байгаа. За олон улсын тодтолтой маш томоохон наадам болох гэж байна. Тэгэхээр энэхүү наадмын талаар та бүхэндээ дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр Эмпати ертөнц компани за олон нийтэд харилцаа ажилтан Улаанбаяр болон за Улаанбаатар элит сургуулийн сурагч Саранзаяа мөн Улаанбаатар Эмпати сургуулийн сурагч Батмент нар хүрэлцэн ирсэн байна. Та гуравтай амралтын өдрийн мэндийг хүргэе. Үзэгч олондоо бас мэнд хүргэе. Тэгэхээр за энэхүү олон улсын наадам бол маш олон улсын гих тодтоглоор өөрөө маш том наадам юм. Тэгэхээр Монголд энэхүү наадам бас 2 дахь жилдээ зохион явагдах гэж байна. Тэгэд энэ наадмын үйл ажиллагааны талаар та манай үзэгчдэд дэлгэрэнгүй танилцуулаач. За энэхүү наадам маань болохоор олон улсын тодтоголтой. Гэхдээ бас хүүхдийн гэсэн тодтоголтойгоос онцлог байгаа. Өнгөрсөн жил болохоор 4 сарын 21-нд Улаанбаатар хотод бас энэхүү арга хэмжээ маань болж болсон байгаа. Энэхүү арга хэмжээ нь болохоор өнгөрсөн жил дэлхийн 15 орноос хүүхдүүд ирж оролцож исэн. Энэ жил болохоор дэлхийн 17 орноос хүүхдүүд ирж оролцож байгаа. Хорвоогийн олон өнгө гэсэн нэрийн дор одоо нэгэсэндээ хорвоогийн олон өнгийг Монголд авчираад нэгэн дэвэр дор бид нэр уусгаж Монголын ард түмэндээ хүрэхээр зорж байгаа юм аа. За энэхүү наадам нь за олон улсын турк хэлний холбооноос зохион явагддаг гэж сонссон. Тэгээд бараг 10 хэдэн жил зохион явагдаж байгаа юм билээ. За энэ том наадмыг бас эх орондоо зохиох эрхийг бол өнгөрсөн жил манай Эмпати ертөнц компанийн бас авсан байгаа. Мэдээж энэ том наадмын эрхийг бас Монгол улстай зохиох эрхийг авна гэдэг бол өөрөө маш том амжилт юм. Миний бол тэгж бодож байна. Тэгэхээр Эмпати ертөнц компани талаар та бас танилцуулаач. За Эмпати ертөнц компани нь болохоор 1994 онд анх Баян Үлгий Улаанбаатар Дархан хотод одоо төрөх сургууль гэсэн нэрээр анх үйл ажиллагаа эхэлж байсан. Тэгээ одоо 22 дахь жилдээ бол Монголд үйл ажиллагаа явуулж байна. Нийтдээ нэг 3700 орчим төгсөгчд одоо манай сургуулиудыг одоо төгсөж гарчээ. Тэгээд одоо эхнээсээ ахуулаад Монгол улсын одоо ирээдүйд тийм ээ бас хувь нэмэр оруулаад ингэ явцгааж байна. Мөн болохоор 2001 оноос болохоор Эмпати хэвлэлийн газар гэдэг нэрийн дор бас сургамж төгүүлэг шинэ ертөнц гэдэг одоо сэтгүүл номуудаараа одоо алдартай бас хэвлэлийн газрыг бас үүсгэн байгуулсан байгаа. За мөн болохоор манайх болохоор бас төгсөгчдөө хандах үүднээс бол Монгол дахь турк сургууль төгсөгчдийн холбоо гэдээ бас тусгай бас төрийн бас байгууллага бий. Энэгээрээ дамжуулаад бид нэр бол бас ихтэй сургууль сурж байгаа. Монголд ялангуяа ихтэй сургууль сурж байгаа төгсөгч нартай болохоор бас стипенд буюу одоо тэтгэлэг олгодог ийм бас учиртай юм аа. Тэгэхээр хоёр бас битсэн сурагч нартайгаа танилцмаар байна. Тэгэхээр хоёр зочин маань өөрийгөө танилцуулаач. Намайг Саранзаяа гэдэг. Элит сургуулийн 12 дугаар ангид сурдаг. Тэгээд өнгөрсөн жил IFLC гэдэг хэл соёлын урлагийн их наадмыг сургуулийнхаа багш нараар дамжуулж мэдээж аваад Кыргызстан руу явсан байгаа. Кыргызстан руу. За энэхүү бас наадамд эх орноо төлөөлж явсан гэсэн. Тэгэхээр хичнээн хүний бүрэлдэхүүнтэй явбаа. За ямар чиглэлээр авьяаслаг хүмүүс энэхүү наадамд оролцдог гэж сонсож байсан. Ямар чиглэлээр явсан бэ? Тийшээ болохоор би эндээс нэг багштайгаа явсан. Тэгээд тэнд нийтдээ 10 хэдэн улс орны хүүхдүүд ирээд бүгдээрээ дуулсан. Саранзаяа мань дуулт юм уу? Тий, дуугаараа явсан. Зэрэг их олон орны хүүхдүүд хамт байсан. Сэтгэл ямар байв? За тэгээд Монгол орныгаа улсаа ингээд танилцуулаад явж байхад хүмүүс юу гэлээ сонирхож асууж байна Монгол орны талаар? Ерөнхийдөө Кыргызстаны соёл нь болохоор Монголынхтай нэлээд төстэй. Тэгээд олон улсын хүүхдүүд, хорвоогийн өнгө гэдэг утгаар олон улсын хүүхдүүд байгаа ч гэсэндээ би бинтгээ маш татан байсан. Тэгээд анх очиход л ер нь халуун дулаан найрсагаар ухтаж авсан. Тэр нь маш сайхан байсан. Батмин бас өөрийгөө танилцуулаад. Миний хувьд гэх юм бол Улаанбаатар Эмпати сургуульд 12А ангид сурдаг.
Тэгээд ер нь 10 дугаар ангиас эхлээд төрчөө олимпиад тэгээд ийм Туркийн олимпиад дууны тэмцээнээр ингээд оролцож явж байгаа. Тэгээд өнгөрсөн жил яг IFSC гээд наадамд ингээд оролцохоор Индонез улс руу явсан. Амгаага зажлан үрсгэд уяа сэргэн арай ядан тогтооход цул бүрэрчэлнэ. Тэгээд Индонезд ер нь бол 13-4 орны хүүхдүүд цугларсан. Тэгээд ер нь бол тэдэртэй нэлээд сайн найзууд болсон. Тэгээд ер нь бол эхний 1-2 хоног бол энэ бол тэдэртээр нэг юм дуурж байгаагүй. Тэгээ 3-4 хоногоос ахуулаад ингээд нэг автобус нэгээд хамт яваад ингээд байнга ингээд бэлтгэлтэр ингээд хамт явахлаар ер нь бол айгүй сайн дотн найзууд болоод тэр нь бол ихэнх дуугаар байсан болохоор тэгээд их сайн найзууд болсон. Тэгээд тэднэр ер нь Монголыг ер нь нэг сайн мэддэггүй. Тэгээд зарим нэг нь мэдэн тэгээд би нэг юм явахтаа юм өслөг малгай авч явсан байхгүй юу. Тэгээд тэрийг айгүй их сонирхож байсан тэднэр. Би наад малгаанаас ч авмаар байна гэд. Энэ бол тэрийг айгүй сонирхоод айгүй таалагдсан юм шиг лээ. Тэр талаас нь ер нь л их сонирхсан мэт манай усыг. Энэ бол гайхалтай хэрэг. Манай сурагчид манаас за олон улсын хүүхдүүдтэй хамт харилцаад өөрийнхөө их орныг цуцраглаад явна гэдэг бол мундаг хэрэг. Тэгэхээр энэ наадамд бас оролцоход мэдээж хэрэг цензур байгаа сурагчдын дунд. Тэгэхээр яг ямар хүүхдүүд одоо за ямар болцол хангаж иж энэхүү наадамд их орноо төлөөлөн явдгийм бэ? За мөн дээрэс нь эдгээр хүүхдүүд маань очоод туркээр ярих хэвээр юу? За аль эсвэл дэлхийн хэл англиар ярьдаг уу? Ерөнхийдөө англи дэлхийн хэл гэж ярьдэн шүү дээ тий. Тэгэхээр тэнд очсон ихэнх хүүхдүүд нь англиар ярьж чаддаг байсан. Тэгээ бүүнөрөд англиар ярьсан. Англиар ярьсан. Батминтэй хувьд яасан? Миний хувьд л их юм бол зарим нэгтэй нь бол англиар ярина, зарим нэг нь бүр англилч мэдэхгүй хүүхдүүд байгаа. Тэд нартэй бол туркээр ярина. Туркэл мэдэхгүй, англи мэдэхгүй бас хүүхдүүд бас ирж исэн. Өөр усаас зөвхөн одоо арабаас ихэд зөвхөн араб хэлээ мэддэг тийм хүүхдүүд ирж исэн. Тэгээд тэдэртэй нь бол нэг хамт дагуулж явж байгаа багш нараар нь дамжуулаад турк хэлээр ойлголцдог байсан. Тэгэхээр эдгээр хүүхдүүд бас ямар шалгуураар явдаг вэ? За энэ хүү одоо турк хэлний холбооноос зохион байгуулж байгаа энэ хүү арга хэмжээ маань болохоор ийм учиртай юм аа. Өнгөрсөн жилүүдэд болохоор дэлхийн одоо өнцөг булан бүрээс одоо хүүхдүүд маань болохоор турк хэлний олимпиадаар одоо олон төрөлтэй л доо жишүүлэг дуу тэгээд дээрэс нь дөрмийн шалгалтанд ордог гих мэтлэнгээр тэгээд олон хүүхдүүд хамрагдаж оролцдог байсан. Хамгийн сүүлд дэлхийн 140 орноос хүүхдүүд оролцсон байгаа. Тэгээд дараа нь болохоор энэ иймэрхүү арга хэмжээг зөвхөн ийм биш одоо дэлхийд дахинд ингэж гаргая энэ арга хэмжээг. Тэгвэл яг үхээр шоу маягаар хүүхдийн наадам маягаар гаргахыг гэсэн байгаа. Тэр үднэс болохоор одоо манайх бол эрхийг авсан. Манай Empathy ертөнц компани эрхийг аваад тэгээд Монголд одоо 2 дахь жилээ зохион байгуулах гэж байна. Мэдээж болохоор энэ бол одоо олон улсын арга хэмжээ гэсэн утгаараа бас олон улсад бас гардаг. Бас дэлхийн одоо сая бас одоо дэлхийн одоо олон орнуудад бас болж өнгөрлөө. Одоо жишээлбэл Австрали Сидней опера театрт болж өнгөрсөн. Мөн болохоор Вашингтон DC-д бас болсон байгаа. Барак Обама бас Америкийн улсын ерөнхийлөгч Барак Обама өөрөө бас илгээлт явуулсан. Мөн болохоор нэгдсэн үндэсний байгууллагын одоо хүлээж авсан байгаа хүүхдүүдийг маань манай хүүхдүүдийг. Тэгээ сая бол өнгөрсөн дөрөвт жишээлбэл одоо интеллект болж өнгөрсөн байна. Тийм учраас болохоор бас өндөр цензур бас байх шаардлагатай сурагчдад болохоор за энийг яаж тавьдаг вэ гэхээр энэ бол багийн ажил байгаа ерөөсөө. Энэ баг маань яг хөөр одоо гэрэлтүүлэг тайз ихэд тустай хүмүүс хариуцдаг. Хореограф буюу одоо бүжгийн багш нь бас тустай хүмүүс байдаг. Мөн болохоор дууны багш нь бас тустай хүмүүс байдаг. Ийм байдаг. Тэгээд тэр хүмүүс маань ирээд хүүхдүүдэд одоо үзээд шалгаад тэгээд шалгуулалт нэгсэн ничээ болоод Монгол улсад болно гэсэн үг шүү дээ. Болоод тэгээд үзээд ийм хүмүүсүүдийг оруулах, ийм дуугаар нь оруулъя гэсэн тийм шалгуулалт тавьчаад тэгээ яваад өгдөг байгаа. Тэгээд дараа нь мэдээж 2-3 90 наана болохоор тэгээд одоо эх 7 оноос угаасаа багш нар нэрээд бас ингэж хүүхдүүдэд шалгаад бас ингэж бэлдэнэ гэсэн үг л дээ. Тийм учиртай. Тэгэхээр манай хоёр зочин бол Саран зай Батминд бол олон улсын бас тэр багш нар шалгуулаад тэнцээд явж чадаж байна гэдэг бол гайхалтай авьяас гэсэн үг. Хоёр тас баяр хүргэмээр байна. Тэгэхээр за Монгол улсад энэхүү өдөрлөг за хідэн тусаа зохион байгуулагдах бай. За өдөрлөг болон тоглолтын талаар бас хаана хідэн цагтай гэдгийг манай үзэгчдэд бас танилцуулж. За одоо хорвоогийн олон хүн гэсэн одоо хүүхдийн одоо энэ наадам маань
хоёр үйл ажиллагаанаас бүрдэж байгаа. Нэг нь болохоор соёлын өдөрлөг буюу одоо culture fair гэж явж байгаа. Тэр нь болохоор 5 сарын 20-21-ний одоо баасан бэм гаригуудад 11-ээс 18 цагийн хооронд Чингисийн талбай дээр номын Улаанбаатар Book Fair буюу одоо номын баяртай хамт ингэж зохион тэмдэглэж өнгөрүүлэгдэх юм. Тэгээд энэхүү арга хэмжээ нь болохоор элчин сайдын яамдууд, дээрээс нь болохоор бас одоо олон улсын тэр ресторанууд тийм ээ бас оролцож байгаагаараас онцлог юм тий. 25 сарын 21-ний бэм гарагт нь болохоор соёлын төвөргөнд болохоор хүүхдийн одоо концерт болох юм. Тэр дэлхийн адуу 17 орноос ирсэн хүүхдүүд ямар концерт болно гэсэн үг тий. За тэгэхээр үзэгчд манаас мэдээж номын өдөрлөг давхар болох юм аа. Тэгээд Сүхбаатарын талбай дээр хэдэн цагаас лээ? 11-ээс 18 цагийн хооронд. 11-ээс 18 цагийн хооронд гэр бүлээрээ очиод тэрхүү өдөрлөгийг бас сонирхоо. За тэгээд олон үндэсний хоол хэрэг сонирхолтой. Мэдээж хэрэг тэрхүү хоолнуудаас самталхаа хийгээд за хооронд нь бас хойл золиод үнээр сонирхолтой бас цагийг өнгөрүүлэх боломжтой юм байна. Тэр 21-нд бас тоглолт болоо. Тоглолт хэдэн цагаас болох вэ? За ямар хүмүүс найруулагчаар ажиллаж байна? Тоглолт бол 15 цагаас болж байгаа. Найруулагч нь болохоор гаднаас ирж байгаа. Тэгээд бас бүжгийн багш нар нэгсэн бас тустай байгаа. Тэгээ ингээд ер нь бол гадны хүмүүсийн одоо удирдлагын дор нэг өсөн доо энэ олон хорвоогийн олон хөнгөд нэгднэ гэсэн утгаар орж байгаа юм л та. Тэгээд энэ хүү арга хэмжээ маань бол олон нийтэд нээлттэй арга хэмжээ болж байгаа. Та бүхэн соёлын төвөргөнд орж болно. Орж энэ хүү хөтөлбөрийг үзэж болно. Мөн болохоор бас гэр бүлтэйгээ хамт Чингисийн талбай дээр бас олон улсын соёлтой бас танилцах боломжтой юм аа. Тэгэхээр тасалбар үн гэж байхгүй гэсэн үг үү? Байхгүй. Чөлөөтэй. За чөлөөтэй гэсэн үг аа. Амралтын өдөр таарах нь байна. Тэгэхээр та бүхэн соёлын төвөргөг бас үр хөвгүүдэд аваалаад за гайхалтай тэр тоглолтыг үзэх боломжтой юм. Энэ бол Монголд 2 дахь төлөв зохион байгуулж байгаа. Өнгөрсөн жилийн тоглолт бол үнэхээр мундаг болсон, бишрмээр болсон. За энэ жилээс ч гэсэн мэдээж хэрэг юм чинь ингээд жил давнаад ирэхээр улам туршлагачдаг гэсэн. Тэгээд туршлагачдаг байгаа. Тэгэхээр энэ жилийн тоглолт гэсэн бас үзэж та бүхнийг өргөөсөн бас сонирхолтой юм гайхалтай тоглолт болох байх. Тэгэхээр энэ хорвоогийн олон хүмүүс нийтдээ хэдэн орн оролцох вэ? Энэ тоглолтод Герман, Дани, Норвеги, Азербайджан бас Европт орж байгаа. Тийм. Тэгээд Орос улбараас хойд хөрш маань орж байгаа. Мөн Папуа Шингевинэ гэдэг одоо Австрал твээс орж байгаа. Тэр бас онцлог Папуа Шингевинэ. Мөн Камбожээс Камбож. Энэ тэр улсуудаас нийт ингээд 17 орноос оролцож байна. Тэгэхээр одоо л за орон орнод даяарчлагдж байгаа яг энэ цаг үед бас хэл соёл гэдэг бол мэдээж тэр орныг танилцуулах хамгийн том зүйл юм. Тэгэхээр бас Монгол орныгоо бас дэлхийд нэрийг гаргаад явж байгаа Empathy ертөнцийн компанийн хамт олон маш их баярлалаа гэж хэлмээр. Тэгэхээр би энийг сайн хараа сууж байлаа л да. Empathy сургуулиуд дэлхийн чанарыг эрхэмдэгч байгууллага Шанлын эзнэр шалгарваа гэж байна. Та энэний талаар танилцуулаач. За энэ олон улсын одоо чанарын байгууллага болох бизнесийн одоо санаачлагын чиг гэдэг тийм нэртэй байгууллага маш өндөр шалгуураар орон оронд ингэж шалгаруулд юм байлээ л дээ. Чанарын төвшинг нь харж агаад тэгээд болохоор энэ жил болохоор Монгол улсаас бол манай одоо Empathy сургуулиудад энэ хүү шагналыг олгож байгаа. Арга хэмжээ нь болохоор 5 сарын 29-нд бол Нью-Йорк хотод болох олон улсын тийм чуулганы үеэр гардуулж өгөх юм байлээ. Өгөх юм арга хэмжээ байгаа. Тэгээ энэ бол маш өндөр шалгууртай. Тухайн орны одоо элчин сайдын яамдууд, төрийн бус байгууллагууд, боловсролын байгууллагууд те гих мэтлэнгэр ингээд маш олон өргөн хүрээг хамарсан одоо судалгаа хийсний үндсэн дээр энэ хүү шагналыг олгож байгаа. Нэг өсөндөө бол Empathy сургуулиудын боловсрол дэлхийн одоо жишгт одоо хүрлээ гэсэн тийм утгатай юм л да. Дэлхийд өөрсдөө үнэлж чадж байна гэсэн үг. Тийм гэсэн үг тийм. Ер нь бол манай сургуулийн төгсөгчдийн бол 50% нь бол гадагшаа ер нь бол сурдаг. 50% нь бол энэ чинаа сураад дараа нь магистр хийхэд цаашаа явдаг л та. Тэгэхээр Монголын ирээдүй бол яа харахгүй бяцхан үрсээс шалтгаалan за тэр зундаа боловсрал гэдэг хамгийн том зүйлээс шалтгаалan. Тэгэхээр Empathy сургуулийн хамт олонд бас маш их баярлалаа гэж ахин хэлмээр байна. Тэгээ өглөө хөтөлбөрийн бас төрний цагийн болон маань энэ түрээд өндөрлөж байна. Өнөөдөр ирсэн та гуравтаа маш их баярлалаа. Тэгээд амралтын өдөр аяцтай сайхан өнгөрүүлээрэй. За маш их баярлалаа. Та бүхэн ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Тэгэхээр их хүмүүс та бүхэндээс ахин сануулж хэлэхэд за 5 дахь сарын 20-21-нд Сүхбаатарын талбайд болон за соёлын төвөргөнд болох тэдгээр соёлын өдөрлгүүдийг бас очиж үзээрэй. Орон орны соёлтой танилцаарай гэж хэлмээр байна. Ингээд өглөө хөтөлбөр үргэлжилж байна.